Анаримин дайчат, ялылтын хүчрэг зевсэг техник, нарийн хэрэгслийг эзэмшин, их орныхон болон социалист нөхрөлийн газар тэнгэрийн харуулд зогсож байна. Их орныхон цэлэнг тэнгэрийг радиолокаторын дэлгэцэнд толтон харж, мэрэгэн пуужинган хормостод сойж, электрон техникээр жолооддог манай пуужинчдын баялдааны үйл ажиллагаа хурмаар хэмжигдэнэ. Параметр 0. Цэд номер 01. Догс 240. Хол 80. Өндөр хурд 800. Параметр 0. Холын 43. Ойрын 28. Цэд номер 01. Догс 240. Анкара сэлсэгмэдэг арагаар цэдвэн дэвцэн байлдан тасалдын зэрэг тусгаар тагдаг. Номер 01 240. Холын дал сэжил. Сэжлвэн антен. Тэдгээр тасалд гацсан цэд найсны бэташа. Анкар нэгвэр харус. Айдэнаар үүсгэж хандаа. Анкар хоёрдугаар харус. Айдэнаар хоёрдугаар хандаа. Анкар гуравдугаар харус. Өдрийн өндөр ухамсартай, нарийн чанга сахилга баттай өнөөгийн манай дайчид орчин үеийн хүчрэг танк, явган цэргийн баялдааны машин, хуйгтай тэрэг, дуунаас хурдан нисхонгоц, зенитийн пуучин, радиолокатор, холбооны нарийн хэрэгсэл, бусад төрлийн хүчрэг зэвсэг техникийг богино хугацаанд чадамгай эзэмшиж, түмнийхэн амгалан инхийг сонор соргог сахин хамгаалж байна. Хичээлийн танхим, сургуулийн полигон талбайд ялах хэрэм эрхэн суралцаж, ялалтын зэвсгээ хэр эзэмснээр дайчид урт замыг богино хугацаанд аялан дуулж, өргөн удам газар оронд шуурхай маневрлан баялдах чадварыг бүх төрлийн цэргийн анги салбарууд оролцсон тактикийн хээрийн сургуулийн явцад олж авлаа. Дээрийн дадлага бол нэгтгэл ангийн баялдааны бэлэн байдлыг ахиулах, дайчин бүртэд цэргийн хэргийн уран чадвар эзэмшүүлэх хамгийн шалгарсан арга мөн. Цагаагаар өдөр шөнийн ямар ч нөхцөлд хэрийн бэлтгэл сайн хийснээр Аримын дайчид баялдааны бэлэн байдлаа ямагт хангаж, баялдааны бүх төрлийг эзэмшин, тактикийн төрөлбөрийн арга туршлагыг хэрэглэн, дайсны халдлага оролдлогыг цаг тухайд няцаан бут зохиох чадвартай байдаг юм. Империализмын харгас хүч, инк тавин социализмын дайснууд зэвсэглэр уларын хөөцөлдөж, үе олноор хөнөөх шин төрлийн зэвсэг бий болгох үйлдвэрлэхийг мэрийч зэрэг зэвсэг хангинуулан занал хийдэж байгаа өнөө үед дайсны үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, түүний хор уршгийг арилгах арга чадварыг эзэмших нь онцгой чухал.
Монголардын хөсгөлт нам манай армийн хөгжлийн бүх туршид зэргийн боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэх талаар байнга анхаарч тууштай бодлого хэрэгжүүлж ах トゥ угийн наримдалд зөвлөд толгойд улс сэтгэл харамгүй тусалж ирсний үр дүнд цэргийн актив дээд сургууль төгсгсөн генерал офицероор манай арми бүрэн хангагдж байна. Байлдааны зэвсэг техник болон нарийнсан боловсрч байгаа цэргийн хэрэгтэй чанарын өөрчлөлт гаргаж байлдаан операцийг төлөвлөн өдөрт гаргахыг үндсээр нь өөрчилсөн өнөөгийн нөхцөлд генерал офицеруудын марксист-ленинист боловсролын төвшин тактикийн сэтгэлгээг байнга ахиулж явах шаардлагатай. Хурдан хувирч өөрчлөгдөх цагийг өнөөгийн манай генерал офицерууд харгалзан оператив тактикийн бэлтгэлээ тасралтгүй дээшлүүлж орчин үеийн байлдаанд цэргийг өдөрдөх чадвараа улам ахиулж байдаг юм. Нам улс төрийн ажил хээрийн сургуулийн үед хизээнээс илүү эрчимтэй дайчин шуурхай байж давших өндөр ирмэлзэл ялалтандан итгэх халуун үзэл санаагаар цэрэг бүрийг хүмүүжүүлэх ёстой. Хээрийн сургуулийн талбартаж манай дайчид олон улсын харилцаа улс орныхон амьдралыг сонирхон ард түмэнтэйгэн ямагт нэгэн агаараар амьсгалж байдаг. Сонны шин дугаар хориглолтын нуугч аялын цува давшилтын тэрүүн эгнэнд дорхнон хурч тарна. Орчин үеийн байлдаанд галын бүх төрлийн хэрэгслийн хүчийг ашиглан давуу хүчтэй дайсанд цохилт өгч түүний давшилтыг зогсон ихээхэн хохирол хүлээлгэн цаашид шааныг хийх гал маневрын асар их хүчин чадалтай болжээ. Холбооны нарийн техник хэрэгслийг чадамжтай ашиглахгүйгээр орчин үеийн дайнд цэргийг өдөрдөх тухай санашгүй хэрэг. Армийн холбоочд нарийн багаж хэрэгслийг мастерын ёсоор эзэмшин цагаагаар байлдааны ямар ч хүнд бэрх нөхцөлд эндэгдэлгүй ажиллаж цэргийг найдвартай холбоогоор хангаж байна. Их орнон хамгаалсан тулалдаанд их буучид мэрэгэн галаараа дайсанд хүчтэй цохилт өгч хүндэтэй гавьяа байгуулсан дайчин түүхтэй. Манай армийн их бууны анги салбарууд янз бүрийн зориулалт бүхий их буу дуран авай хэмжих нарийн багаж хэрэгслээр хангагдсан гадын хүчин чадал нь асрыг өсчээ. Манай зориг чонхрууд бол ёстой л хурамстын зайг эзэгнэн их орныхон цэлмэг тэнгэрт дөрөө жийж эрдэм чадвар эр зэрэг золбоо хиймэрийн гэдэг хавыг үзүүлж чаддаг хүмүүсээ. Армийн нис хүчин дайм байлдааны бэрх цагт үүргээ нэр төртэй биелүүлэн эгнэнээсэн улсын баатар шагдар сүрэн дэмбэрэл нарын олон зоригтныг төрүүлсэн. Хүчтэй цохилт их бууны мэрэгэн галын үр дүнг ашиглан мотобуучид танкчид эрчимтэй атаканд ордог. Чухам энэ үед л манай дайчдын цэргийн эрдэм уран чадвар харагдаж ямар хүү төрүүлснэн ээж аав нь үзэж ямар хүнээр мануулснаа их борон маань харж байна.